хууч ихтгэл үнэмшилтэй зүйл бидний одоо хүүхэд нас ихийг хөвлөд байгаас ахуулаад өнөөдрийг хүртэл таны одоо байгаа цаг мөч хүртэл авсан бидний мэдрэмжүүдийн цуглуулга байдаг. Мэдвэл зохио гэдэг чинь ерөнхийдөө бол бид нар бага ёстой дээр тавьчихад байгаа. Үнэн байх, зөв байх. Одоо бид нар яг үнийг хэлэхэд амьсгалж байгаа нь үнэн. Тэ? Амьсгалж авч байгаа нь үнэн, гаргаж байгаа нь үнэн. Гэхдээ бид нар хүүхэд наснаас авсан одоо ихээс авсан гэдэг бахан гомдол, харуулсал энэ зүйлүүд маань бид нар зөвхөн өөрөө боддоо тэндээс ямар сургамжийг надад өгсөн бэ гэдгийг анзаарахгүйгээр дандаа надад хэн нэгэн тусалсангүй. Надад тэг би өөрөө л энийг болгох гээд хинч надад туслахгүй байна. Энэ ингээд алдаад идэх хэрнээ дахин алдаагаа хийгээд идэх тэг. Яг тэндээс сурах ёстой юмаа сурсангүй сая гэлмагш маань гэсэн хэлдэг шүү дээ. Бид нар амьдралын туршлагаасаа авсан онсон зүйлүүдээ хардгаа гэж хэлсэн. За сайн байцгаана уу манайхан. Та бүхэнтэйгээ ээлжид нэг подкастаараа уулзахдаа таатай байна. За бидний ертөнц бидний гарт гээд подкастын машин дугаар эхэлж байна. Гэрэлмаа байна. Атга байна. За өмнөх видеон дээр бид хоёр сүнсний сэрэлт бөгөөд хэрхэн сэрэх, за тэгээд ер нь сэрэлтийн үед болдог процессуудыг ярьсан байгаа. За одоо бол дараагийн үе шат болох хуучин итгэл үнэмшил нурж унснаар шинэ итгэл үнэмшил хэрхэн бий болдог талаар ярилцах гэж байна. Отго багштайгаа. За тэгээд Отго багш маань ер нь бол хүмүүсийн яриад хуучин итгэл үнэмшил гэдэг нь юу гэсэн үг юм болоо? Түрүүний подкастн дээр ярьсан шиг хуучин итгэл үнэмшил гэдэг бол бидний одоо хүүхэд нас ихийг хөвлөд байгаас ахуулаад өнөөдрийг хүртэл таны одоо байгаа цаг мөч хүртэл авсан бидний мэдрэмжүүдийн цуглуулга байдаг. За тэгэхээр нөгөө 7 метр хүүгээр бид нар гээд юу авсан байна те, юуг үзэж харсан, юуг сонссон, юуг туулсан тэр бүх зүйлүүд чинь ерөнхийдөө өнөөдрийн бидний бүтээсэн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бүтээсэн зүйлүүд маань ерөнхийдөө бидний итгэл үнэмшил болчиход байна. Энэ зүйл болох юм байна, болохгүй юм байна. Намайг хайрлах юм байна, хайрлахгүй байна. Ээж аваас, найз нөхдөс гих мэт те. Маш олон зүйлүүдийг бид нэр туршлага болгоод авсан байна. Гэхдээ тэрэн дээр хуучин итгэл үнэмшлийг нураах буюу бид хоёрын ярих гэдэг сэдвтэй маань холбогдож байгаа нэг зүйл гэхээр бидний мэдрэмжүүдээ ажиглаж сурахаас хамгийн түрүүнд хэлэх юм шүү гэдгийг хэлэх гээд байна. Тэгэхээр бид нар тэг гомдлын мэдрэмжтэй, айдсын мэдрэмж, тэг гонгийн мэдрэмж, дээрэс нь юу яа хайрын мэдрэмж гих мэт зөндөө олон юм мэдрэмжүүд угаасаа бид нарыг агуулад өнөөдрийг бүтээсэн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ зүйлүүд яг үнэхээр мөн үү? Зөв үү? Бид нар зөв мэдвэл зохихгүйгээ авахгүй болохоор дандаа бужин ёстой гэдэг нийгмийн одоо хандлагын шаардлаганд нийцсэн зүйлүүдээр яваад байна. Гэдэг зүйлүүдээ зөв мэдвэл зохихгүйгээр ерөнхийдөө бид нар хамгийн ихний подкаст тарих чөлөөлт подкаст гэсэн гэж бодож байна. Чөлөөлт подкаст дээр хэлчихсэн шиг чөлөөлж тавьж явуулж байгаа маань нэг ясандаа хуучин итгэл үнэмштэй тавиулж явуулгаад байгаа нэг процесс байгаа байхгүй. Тэгэхээр эхлээд бид нар яаж ч яахгүй өөрийгөө таньж мэдэх гэдэг зүйлүүдийг бол хэлчихсэн тийм ээ. Нуурч эхлэхэд яг юу болоод байдаг вэ гэхээр энэ шинж тэмдгүүдийг олж харах. Ер нь бол сүнсний сэрэлт гэдэг чинь өөрийгөө олж таних, өөр шинэ хүн болохтой гол нь биш. Би яг ямар хүн бэ гэдгийг мэдэх, ямар нөхцөл байдал, ямар саад бэрхшээлийг дуулаад өнөөдрийн өөрийгөө бүтээсэн бэ гэдэг энэ зүйлүүдийг олж нээхэд байгаа хэлбэр байгаа байхгүй. Тэгэхээр гэрэлмаа багш маань бас юу гэж бодож байна? За би болохоор одоо яг ингээд нөгөө нэг тийм гүнг үзгий яг ингээд судлаагүй ч гэсэн тодорхой хэмжээгээр ер нь бол одоо нөгөө таны сая хэлснээр бол хуучин итгэл үнэмшил гэдэг бол бидний одоо хүртэл явж тууж ирсэн зам за энэ нь зөв гэж бодсон тэр итгэл үнэмшил байгаад байгаа шүү дээ. Тэнд авах хэмж байна, бас нөгөө нэг чөлөөлөх гээ хэмж байна гэдэг шиг тий. За тэгээ шинэ итгэл үнэмшил нь одоо бид нэр зөв мэдэх зохиугаа авна гэж таамаа сая хэллээ шүү дээ. Тэгэхээр зөв мэдэх зохиу гэдэг нь таны хувьд бол юу юм бол? Яг зөв мэдвэл зохио гэдэг чинь ерөнхийдөө бол бид нар бага ёстой дээр тавьчихад байгаа. Үнэн байх, зөв байх. Одоо бид нар яг үнийг хэлэхэд амьсгалж байгаа нь үнэн. Тэ? Амьсгалж авч байгаа нь үнэн, гаргаж байгаа нь үнэн. Гэхдээ бид нар хүүхэд наснаас авсан одоо ихээс авсан гэдэг бахан гомдол, харуулсал энэ зүйлүүд маань бид нар зөвхөн өөрөө боддоо тэндээс ямар сургамжийг надад өгсөн бэ гэдгийг анзаарахгүйгээр дандаа надад хэн нэгэн тусалсангүй. Надад тэг би өөрөө л энийг болгох гээд хинч надад туслахгүй байна. Энэ ингээд алдаад идэх хэрнээ дахин алдаагаа хийгээд идэх тэг. Яг тэндээс сурах ёстой юмаа сурсангүй сая гэлмагш маань гэсэн хэлдэг шүү дээ. Бид нар амьдралын туршлагаасаа авсан онсон зүйлүүдээ хардгаа гэж хэлсэн тийм үү. Бидний хилээд байгаа алдсан зүйлүүдээ нэг анзаараад харж. Магадгүй энэ асуудлаас би онсон зүйлүүдээ нэг болоод харж байгаа тийм ээ. Энэ оноо алдаа хоёрын зааг буюу засаг буюу тэнцвэр гэдэг нэг зүйлийг бид нар хадгалж явах гэдэг. Тэгвэл ээж аав биднэрт энэ зүйлүүдийг өгөөгүй байдаг. Ихэнх тохиолдолд одоо сүүлийн үед яг ер нь анзаархад тийм ийм зүйл одоо болохгүй гэж хэлээд байгаа болохоос яагаад болохгүй юм гэдгийг ерөөсөө бид нарт хэлдэг. Тэгэхээр энэ яагаад нэрээ ийм юм болсон бол гэж бид нар хайж үзгүйгээр шууд ингээд болохгүй юм байна гэдэг нэг хаачаад байна шүү дээ. Тэгэхээр яагаад болохгүй юм?
гэдгээ бид нэг ирж хайгаа тий тэндээсээ нэг ойлголт ухаарлуудыг авах гэдэг та. Тэгэхээр тэр зүйлүүдээ ерөнхийдөө ирж хайж байгаа. Бүх зүйл 100% үнэн гэсэн зүйл бол байхгүй. Таны дотор тэр зүйлийг яг юу гэж харж байгаагаас шалтгаалаад итгэл үнэмшил чинь бий болсон байгаа учраас та өнөөдөр нэрээ би зөвхөн хайрцагт оруулаад ёстой дээр тавьсан байна уу зөв буруу гэдэг дээр тавьсан байна уу тий эднэрийгээ бас нэг жоохон ажиглаж анзаарч харах хэрэгтэй юм уу даа гэдэг энэ зүйлүүдийг бас хэлмээр санагдлаа. Гэрэл магш маань гэж бодож байна. Яалтчгүй миний хувьд ч бас ер нь бол тийм юмнууд болж ирсэн яг нөгөөний ингээд болохгүй ингэж болохгүй гэдэг мөртлөө яг яагаад болохгүй гэдэг одоо яг яавал зөв байх юм яавал бас буруу байх юм за тэгээд ер нь тэгж хийлээгээд одоо тэр нь яагаад одоо ингээд буруутчихж байгаа юм гэдэг юм уу те одоо одгоо багш маань сая хамгийн ихнийх дээр ярьлаа л да нөгөөний бидний хуучин итгэл үнэмшил гэдэг нь одоо бидний тэр багасаа мэдэрсэн 7 метр хүүгээр мэдэрсэн мэдрэмжүүдийн цуглуулга юм аа гэд. За тэрэн дээр болохоор одоо бид нөр өмнө нь нэлээд ингэж багаахтай мэдрэмжүүдээ ажиглаж байдаг байсан юм шиг байгаа. Тэгээд ирэхэд болохоор томроод ирэхэд болохоор яг тэр мэдрэмжүүдээ ажиглахаа болоод ингэх ёстой тэгэх ёстой гэдэг ёстойгийн хайрцаг нь одоо баригдаад эхэлж байгаа мэн л да тий. За тэгээ ёстойгийн хайрцаг нь баригдаад эхлэхээр нөгөө нэг тэнд бидний бага хүүхэд ахуй насны яагаад гэдэг нь байхгүй болоод одоо тэхэл ёстой гэд ойлгож байгаа хгүй одоо энэ нөгөө нэг энгийн зүйлээр би нэг бага ахта нэг одоо дүүдээ мат заах ёстой болохгүй юу? За тэгээ би ингээ тэр нөгөө нэг одоо математикийн нөгөө x-ийг хайж ийна гэж яриад идэв шүү дээ. X-ийг олсон уу гэсэн чинь x нь y-лээс юм байлээ шүү дээ гэдэг нэг тоглоом байдаг. Тэр шиг нэг x-тэй болгоо зааж өгөхгүй болоод тэгэл тэгсэн чинь манайд ингээд би ингэдэм аа гэж ингээд зааж өгвөл бодуулж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь харин урдаас харснаа яагаад ийм байгаа? Өөрөөр ингэж бодчих болдгоо мүү гэд ингээд миний урдаас тийчилж байхгүй. Тэгсэн чинь би яг л нөгөө нэг багш нар биднэрт яа заадаггүй тэрэн шиг ингэл байх хэвээр өөрөөр байж болохгүй ингэжэл энэ томьёог боддог гэж шууд тэр нөгөө нэг тэгээд надаас яагаад гэл ингээ асуугаад байсан чинь би өөрөө яагаад энэ мэдэхгүй болохоор бачимдаад би яаж мэдхийн ингэл ястай гэл намайг ингэл ястай гэл ингээ сургасан юм чинь би чамд ч ясаа гэж энэгээр нь зааж өгч штэ гэжгүй юу. Үгүй би ойлгохгүй юм байна. Боллоо гэдэг ч яахгүй тэр нь зүгээр л нөгөө энгийн нөгөөний одоо ингээд математик хичээлийн жишээ байгаа шүү дээ. Тэр шиг яг бид нарт нөгөөний эн чинь буруу, худлаа хэлэх буруу, хүн хулгай хийх буруу. За тэгэхээр худлаа хийхээр яг ямар үр дүнд хүргэж болдیں۔ Тэ хүн гол нь нөгөөний хүн тэр явцдаа ганцхан тэр хүнд худлаа хийлээд байгаа юм биш. Өөрийнхөө дотор тэр худлыг мэдээд байгаа мөртлөө тэр худлыг хийлээд тэр нөгөөний бидний дотоодыг идээд л байд юм байна л да. Чи нэр тэгээ худлаа хэлчих. Чи тэгээ хулгай хэлчих гэдэг юм уу те. Тэгээд ахад нөгөөний хүн өөрийнхөө үнийг мэдж байгаа мөртлөө сүлдээ үнтэйгээ нүүр тулмааргүй санагдах үедээ өөрийнхөө дотоод хөдөлтойгоо эвлэрчдэг юм шиг надад санагдсан. Яг тэр худлынхаа үнэнгээ бодоод өөртөө итгүүлчдэг юм шиг. Тэр итгэл үнэмшлээс одоо сална гэдэг бас хэцүү яа те. Та маань энэ тал дээр юу гэж бодож байна? Ер нь бол яг тийм бид нар хүүхэд наснаас өнөөдөр хүртэл авсан л яг одоо би орчин хүн тэ дээрэс нь би ингээ гурвалжин ер нь бол байгаад байгаа шүү дээ. Тэр орчин нөхцөл байдал одоо сая гэрэл магш маань хэлгээр яагаад хүүхэд дахта бид нар дандаа яагаад гэдэг угаасаа л асуугаад эхэлсэн тэ. Тэгэнгүүт нөгөө хариулт нь байхгүйгээр ингэж болохгүй шүү тэгэж болохгүй шүү гэдэг энэ зүйлүүдийг яг ингэснээрээ бид нарыг нэг хайрцаг дотор хийгээд авчиж байгаа байхгүй. Надад нэг анзаарэгдэжсэн зүйл юу вэ гэхээр ер нь бол бид нар хүмүүс жоохон том болоод ирэхээр жоохон том гинэ одоо жоохон том болоод ирэхээр ер нь бол нэг юуны хичээл дээр сэтгэл зүйн хичээл дээр хэлжсэн байхгүй. Хүүхэд насны 9 насны хаан гэждэг зүйл байдгийм аа гэдэг зүйлийг хэлжсэн. Тэгээд тэрэн дээр юу гэж хэлжсэн бэ гэхээр хүүхэд 8-9 нас хүртлээ одоо хичээлд ороод нэг 9 нас хүртлээ ерөнхийдөө бол нэг дандаа нэмдэг байсан байх нь шүү дээ. Нэмээд тэгсэн чинь 9 наснаас хойш үржих ороод ирсэн чинь яагаад энэ үржээд байгаа юм бэ? Урд нь нэмээд болоод байсан юм яагаад үржүүлээд байгаа юм бэ гэдэг шиг яг хүүхдийн дотор бие организм дотор энэ нэг өрсөлтийн механизм бас давхар явагдаж байгаа байхгүй биологийн насжилтаараа. Тэгвэл урд нь хүүхэд байх үед хэлчихсэн зүйлүүд нь ягдаггүй одоо нөгөө таарад байсан бол тэндээс хойш нөгөө таарахгүй болж гэлж штэ. Ганцхан энэ үржигтэр яриаггүй шүү. Амьдралын хэм маяг дээр урд нь ингээд таныг сонсдог байсан тэр хүүхэд дотоодоос тэр өөрөө ч мэдэхгүй дотоодоос нь арай нэг өөр зүйлүүдийг хайгаа тий арай нэг өөрчлөлт гэдэг юм байд юм байна гэдгийг хайгаад эхлэнгүүтлээ нөгөө өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэхгүйгээр хүс ийм гэж байдаг том юмнаас битээ өглөө тий чи тэгэж болохгүй чи ингэж болохгүй тий
ингээд нөгөө айгуух тийм өгнүүдээр ерөнхийдөө хаагддаг юм байна. Ер нь анзаарч байгаа. Тоо хүртэл үчигдээд нэггүйгээр үчигдээд X-ийг одоо хүртэл олоогүй байх тийм хүн яаж тодорхой олох вэ гэдэг энэ зүйл чинь бас давхар л ингээд гараад ирж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар яаж ч байхгүй хуучин ихтгэл өнөмшил тэр хүүхэд нас нь тоог яагаад энэ ганцхан нэмээд үзчихээгүй гэдэг хайрцангаа байгаад байх юм бол яагаад өөрчилж яваад бас болохгүй энэ нөгөө бидний оюуны сэтгэхүйгийн асуудал байгаад байгаа байхгүй тийм. Тэгвэл энэ X одоо хүртэл олдоогүй байгаа бол энэ X-ийг олох гэдэг байгаа X-ийг би гэж бодчих л та. Энэ X хаанаас эхлээд хаана дуусах вэ? Тэгээ энэ X-ийг бид нар яаж олох вэ гэхээр нөгөө бидний хэлээд нөгөө гомдол харуулсал тэр хүний үгэнд одоо тийм хүнээс авсан үг байна уу? Хин нэгэнд бид нар дандаа бусад намайг одоо нөгөө нэг ингэж хэлсэн би гомцсон тэгсэн гэдэг боловч өөрөө яг бусдад ямар үйлдэл хийснээ анзаардаггүй. Тэгвэл би ийм л хүн гэдэг нэг юмд орцоод бас байгаа юм байна гэдгийг анзаарчихсан. Тэгэхээр бид нар ийм хүн биш байхгүй бид нар өдөр тутамдаа өсөж хөгжиж дэвжиж явж байгаа. Тэгвэл би ийм юм гэдэг нэг хайрцагт орчгоч тэр хүн тэндээс дайших нь бодлоо олцоод өөрийнх нь бодож байгаа зүйл үнэн болчиход байна шүү дээ. Ер нь ихтгэл өнөмшил гэдэг чинь нэг иймэрхүү зүйл бас байгаад байгаа байхгүй. Тэгэхээр бусдын үзэл бодлыг хүлээж авахгүйгээр шууд минийх би энийг үгэн гэдэг дайраад явах юм бол хүн болгоны хооронд нөгөө мөргөлдөө үүснэ шүү дээ. Энэ хорвоо ертөнцийн дээр бүх хүн дахин давтаж би цорын ганц захаар яагаад заавал тантай адилхан байна гэж тийм ээ тантай адилхан байна гэж байх. Тэгэхээр бидний энэ ертөнц өөр ертөнцтэй хүмүүсийг өөрийнхөө хэм маягт оруулах гэдэг нь бас нэг ясандаа нэг ихтгэл өнөмшил буюу нууцын хив завгартаа л байх гэдэг нэг хэлбэр юм удаа гэж бодож ирсэн. Тэгэхээр гэрэл маш маань энэ тал дээрээс л гэж бодож байна. Одоо нэг нэгэн тийм толгойн шаардж байгаа юм шиг үнгээс дээрд хүмүүс байдаг шүү дээ. Одоо надад ийм юм болсон чамд ч бас ийм юм болно гэж байгаа юм шиг нэг тийж ярьдаг. Тэгэхээр тэр хүмүүс өөрсдөө ер нь бол тэр хуучин ихтгэл үнэмшил дотор ер нь бол амьдрал байна гэсэн үг. Тэгэхээр тэр хүмүүс одоо өөрсдөө илүү нэгээгүй байна гэж ойлгож болох уу? Ер нь бол яг өөрсдөө тийм толгойн шаардж байгаа гэдэг нэг ясандаа тэр хүн магадгүй санаа зовлт гэж тийм ч тийм үү. Өөрөө тэр зүйлийг даваа гарцсан учраас чи ингүүл алдах гад байдаг шүү гэдэг санаагаа нэг ясандаа арай өөр хэлбэрээр өгч болох үед шууд тулгаж хэлээд байгаа байхгүй. Тулгаж хэлээд ахаар хүмүүс яадаг вэ гэхээр чонцогдож эхэлдэг. Магадгүй тэр зүйлийг туулаад үзсэн хөөхөд энэ насныг алдчихгүй дээ гэдэг үнсгээр бас хийж болох байхгүй юу. Тэ? Тэгэхээр хүмүүс нөгөө энэ надад тулгаж хэлээд байна. Ийм тэгж хэлээд байна гэдэг хүмүүсээс жоохон зайгаа бариад байна шүү. Энд одоо миний асуудал ямар хамаатай. Тэр өдөр чинь тэр хүн тэрийг авч чадахгүй байгаа бол тэр хүн авч чадахгүй хүн өөрт нь бас асуудал байна л гэсэн үг байхгүй. Яагаад энэ хүн надад ямар учраас энэ зүйлийг хэлв? Яагаад би энэ хүнийг сонсох ёстой юм? Тэ? Нөгөө яагаад асуулт асуугаад тэгэхээр энэ хүнээс би авахыг авчил та. Гэхийн дээр чи надад юу сурах гэдэг юм? Нэрээ энэ хүн надад санаа зовоод хэлж болно шүү. Нэг бол тулгын шаардлагат нь үнэхээр чи энийг л хийгээд шаардлагатай байгаа бол та нөө танд бас өөрөө өсч үзэл бодлоо. Та тэрийг хийхийг хүсэхгүй бол за би энийг бол ингэж бодож байна. Бид нар яагаад тэр хүүхэд байхад маш их хэмжээгээр үзэл бодлоо илэрхийлэх одоо тэр зүйлүүдийн маань хаацсан учраас хүмүүс хин нэгэн давтаал ахаар тэрийг төс сэтэл өөрлөөгөө оруулангуудаа тэндээ жоохон шаналаад байт юм байна гэдгийг анзаарчихсан. Нөгөө буцаагаад миний үзэл бодлыг хүндэтгэж чинь ихтэй надад энэ таалагдж чинь минийхаар ийм байж болох юм байна. Та юу гэж бодож байгаа вэ? Энэ дээр харилцааны хандлага гэдэг нэг зүйл бас яригдаад байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ хандлагын хүрээнд хүмүүс маань өнөөдөр яг ямар хэмжээнд байна? Өөрөө тэр хандлагыг авч үзэх бол одоо жишээлбэл би танихыг ингээд авахгүй гэж хэлчих юм бол тэр хүн бас эсэргүүцэлд орно. Танихыг би хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би ингэж бодож байгаа юм бол тийч бас харилцан ярилцлага бас үүсгээд байна шүү дээ. Тэгэхээр ийм зүйлүүд бас мэдрэгдэжсэн. Тэгэхээр гэлмагш дээр энэ дээр нэмж хэлэх зүйл байна. Ер нь бол одоо нүуник илүү одоо яалтчгүй бид нар чинь нийгэмд амьдарч байгаа юм чинь өдөр тутмын нүуний харилцаанд орж байгаа шүү дээ хүн болгонтэй. За тэгэл нүуник харилцахад хэцүү хүмүүс байна, илүү ая тухтай хүмүүс байна гэж өдөр болгоно өөр хүмүүстэй л ер нь бол харилцаанд орж байгаа. Тэгээд ирэхэд болохоор яг нүуник ийм одоо тэр хуучин ихтгэл үнэмшил нураад шинэ ихтгэл үнэмшил бий болох үед бид нар яг ингээд надад нэг ажиллаж байсан юм одоо яаж хүмүүстэй харилцах билээ гэдэг дээр бас нэг юм асуулт гарч ирдэг юм шиг санагдчихсан байхгүй юу? Өмнө нь би ингэж харилцдаг байхад одоо би яаж энэ хүмүүстэй харилцах билээ гэд за тэгээд өмнө нь гомдоож исэн хүмүүс байна одоо ингээд бас уурлуулж исэн хүмүүс байна те. За тэгээд ирэхэд болохоор ингээд чөлөөлөлт хийн гэдэг чинь тэр хүмүүсийн оронд өөрийгөө тавьж ингээд ойлгох гэж үзэх тал дээр бид нар ингээд
одоо нүүдэлч дэмслэлээр ингээ ажиллаж байгаа шүү дээ. За тэгээд ирэхэд болохоор огт тэр хүмүүстэй ингээ харьцахгүй явчихна гэж угаасаа байхгүйгээр одоо эргээд тэр хүмүүстэй хэрхэн харилцаагаа хэрхэн одоо ингээд зөв зөвхөстэй авч явах уу гэдэг тал дээр ингээд бас ирж штэ. Илүү нийгэм рүүгээ гараад эхлээд ямар ч байсан дотоодын өөрчлөлтүүд явагдаж эхлэхэд дараа нь мэдээж бид нар нийгмээсээ цогтааж чадахгүйгаас хойш нийгэмтэйгээ мэдээж зөв зөвхөстэй хөл нийлүүл алхах хэрэг гарна штэ. Тэгээд ирэхэд болохоор яг ингээд нэг би бүрэн одоо ингээд тэр энэ хүмүүсийг уучлж чадсан байна уу үгүй байна уу гэдэг асуулт бас ингээд гарч ирдэг юм шиг надад санагдчихсэн. Тэгээд аль болох ойлгохгүй аль болох хаан за ийм болоод ингэж байгаа юм байна. Ингээд надтай ингэж харьцаж байгаа юм байна. За би ингэж тэгчий гэл ингээд яалч ч нөгөө гэгэрлийн шалгуурууд гарч ирж байгаа маа. Тэгээд ирэхэд болохоор бүр ингээд нилээн юм яг ингээ өөрийнхоороо зүтгэдэг хүмүүс бас нилээн байт юм лээ. Яг ингээд би одоо ингээд би ингэж байна ийм болохоор ийм байна гэд ингээд нэг өөрийнхөө зүгээс тэр хүнд нэг ойлгох гэж бас нэг үзэж штэ. Тэгж яхад үгүй бороо. Миний зөв одоо яг намайг харж байгаа өнцгөн гэвэл залуу хөхөд амьдралын туршлагагүй гэсэн өнцгөөс илүү хараад бас яг тэр хүн өөрийнхөө амьдралын туршлагын өнцгөөс харахад яг үндэ тэр хүний бас зөв байж болоод байна штэ. Тэгэхэд болохоор тэгтээ бас харахад яг би арай яг шууд яг тэр хүний хэлснээр явж байгаа юм гэхээр бас үгүй байгаад байна штэ. Тэгээд ирэхэд болохоор яг ингээд нэг юм сөргөлдөө юм нэг юм ингээд нөгөө нэг өөсөд эхэлж байгаа л яг яах ёстой билээ гэж бодоод яг яаж энэ одоо харилцаан дээр ажиллах билээ гэж бодохоор яалтчгүй зарим үед болохоор нөгөө нэг тийм хүмүүстэй илүү тэр хүнийх нь үүднээс ингээ ойлгоод тэгээд за окей гэд би таныг ойлгож байна тэгвэл энэ нь таны хувьд зөв юм байна гэж хэлээд орхигдуулах үед бас бид юм гэж анзаарч байна. Тэгээд ирэхэд болохоор яг тэр хүний зүгээр сургаалыг сонсчий тий. Окей тэр хүн надад ингэж юу гэж хэлэх гээд байна яг яах гээд байна гэдгийг сонсчий. Тэгээд авахыг аваад гээгээд угаасаа яг шууд бид одоо тэр хүнийхээ хэлснээр ингэ хөдлөхгүйгүй байна штэ. Гэтэ тэрэн дээр нөгөө нэг эмоц одоо тэр нөгөө нэг бүх юм нөгөө сэтгэл хөдлөлөө ингэж гараад ирэхээр яалтчгүй нөгөө нэг юм давлгаа үүсчдэг юм шиг санагдсан. Яг ингэж сэтгэл хөдлөлөөр хандгаад яагаад надад ингэж байгаа яагаад ингэж байгаа би ингэн гэж ингээд нөгөө дайрах үед хоёр дайралдан үүсгэхээр угаасаа тэнд чинь нөгөө нэг галал басан штэ. Мэдээж тэнд нөгөө тайван оршихгүй гэдэг шиг. Тийм болохоор яг миний ойлгосноор юм бол зүгээр яг нөгөөнийхөө өнцгөөс хараад за тэгвэл энэ хүний хувьд ийм байсан юм байна. Тэгэхээр ингэж юм байна. Окей. Гэхдээ угаасаа би сонголтыг өөрөө хийх хүчээр яг дараа нь яхаа өөрөө тэр дунд нь авахыг аваад гээгээд шийдчихэд заавал одоо намайг инг гэд байгаа юм биш штэ гэж бодож байсан бохгүй юу? Яг тиймэрхүү одоо нөгөө нэг яг ямар ч байсан өөртөөгөө ачлаад ирэхэд сорилтууд нэлээ ингэж гарч ирд юм гэж ажиллаж байсан. Яг за одоо яах юм? За одоо энэ үед чи ямар сонголт гаргах юм гэж байгаа юм шиг нөгөө нэг өмнөх одоо нөгөө нэг алдчихсан алдаанууд дээр дахин шалгуурууд гарч ирээд за одоо энэ үед чи яг яах чинь? Өмнө нь чи тэгж алдчихсан да. Одоо тэгэхээр чи яг нөгөө л нэг давцсан юм хийх чинь үү гэж байгаа юм шиг тиймэрхүү сорилтууд ингэж нэлээд гарч ирд юм байна. За тэгээд угаасаа хүн болгонд бид хоёр ингэж өмнөх подкастуудаараа ярьж байгаа тий. Хүн болгон төгс биш мэдээж алдах үе гарна онох үе гарна гэж бас хэлж байгаа тэр шиг одоо ингээд яг миний ингээд сэтгэл хөдлөлөөрөө биш шийдсэн шийдвэрүүд ингээд би сая ярьлаа. Гэхдээ би ч сэтгэл хөдлөлөөрөө гаргаж байгаа шууд ингээд бүн гэж гаргах уууд ч бас байна тий. Тэр үедээ ямар ч гэсэн ууж 3 амьсгал аваад тэгээд за уучлаарай ийм байсан юм байна гэд нэг бороо дээр бас нэг бурууга хүлээн гэдэг шиг тэр тиймэрхүү уууд ч бас байна шүү дээ. Тийм болохоор нөө одоо хэрвээ өөртөө бас ингээд ажиллаад явж байгаа хүмүүс байвал одоо ингэж их ажиллачаад би ийм сонголт хийгээд тахтай яах вэ гэдэг юм уу тийм нурангуйуд байвал битгий одоо нөгөө өөрийгөө хитрхи битгий буруутгаарай. Хүн болгон алдах хэрэгтэй, хүн болгон онох хэрэгтэй. Тийм болохоор өнөөдөр алдлаа гэхэд маргааш онох үеч бас гарна шүү дээ тийм бидтэй. Ганцхан дан ганц алдаагаар яваа. Бас хүмүүс нөгөө хит их ингээд алдаануудаа амар ингээд сайн ажилт юм мөртлөө оноонуудаа ингээд мартчихдаг юм шиг санагдчихсэн. Би бас яг өчигдөр ингээд сууж байхдаа ямар ч байсан. За нүүдэлчдийн 1-2-т яваад ингэсэн гэж ингээд бодоодсэн чинь би нэрээ тэр бүх ингээд өөртөө ажиллах юмудаа ажиллаад тэр бүх өөртөө нүүр тулах хэвээр юмудаа ингээд нүүр тулж гарч байгаа мөртлөө яагаад өөртөө би баярлаа гэж тэр одоо чөлөөлтүүдийг хийж хахад яагаад баярлаа гэж хэлээгүй байна гэж нэр амар гайхаад өчигдөр өөртөө нэг баярлаа гэж хэлээд суужлаа бас. Яг зөв. За энэ тал дээр танд одоо өөртөө ингээд ажиллаад байж хахад яг нийгэм дээр ямархуу сорилтууд гарч ирж байсан бэ одгоо багш маань. Ер нь бол яаж ч байхгүй гарч ирдэг. Одоо жишээлбэл би урд нас
хуучин итгэл үнэмшил гэдэг нэр ярьж байсан юмнаас нэг жишээ авъя л да. Би ингээд дандаа хүний өмнөөс загнуулсараа сурсан байсан байхгүй. Тэрийг өөрийгөө байх ёстой л асуудал те. За намайг ингээд хүмүүс загнажл байдیں۔ Дөө угаасаа л ингээд би энийг даах чадвартай юм чинь гэдэг тэр өөрөө нэлээд явж байсан. Тэгэхээр тэрэн дээр юу анзаарчихсан бэ? Яг загнуулжсэн хүмүүстэйгээ ярилцаад би ингээд уучлаа чөлөөлөгдөө те ингээд маш гоё болчлоо доо гэдэг ингээд явжсэн чинь нэг удаа аим хөөрхөн гэдэг хөөрхөн чихнэстэй амар хэцүү гэх бас нэг тийм юм гарна штэ. Миний өмнөөс хүн загнуулчихдаг би амар их ингэж нөгөө дотор ингээд бүр ингээд яагаад би яагаад ийм буруу юм хийчихвэ гэдэг өөрлөгөө орж штэ. Тэгээ тэр маань ингээд эргээд ингээд харж байгаа штэ. Би өөрөө хүний өмнөөс загнуулдаг гэсэн учраас ямар амар хэцүү байдгийг мэдчихсэн учраас миний өмнөөс хүн загнуулна гэдэг чинь надад айгүй муухай мэдрэмж ахгүй. Тэгээ бах уйлжсэн гоё дээ. Ягаад би энэ зүйлийг чөлөөлчихэд байхад надаа ингээд дахин тавтагдаад энэ ягаад гараад ирвэ гэдэг өөртөө бас ярьжсэн чинь чи би нэг юмыг алдагдуулсан байсан. Тэр нэг жижиг охиндоо одоо би чамайг хамгаалнаа. Нөгөө нэг дахиж энэ үйлдэлүүдийг хийх бэ гэдэг ганцхан өөртөө хэлэх тэр үг манд татсан байсан байхгүй. Тэгээд тэнцээ уйлсны дараа нэг гоё ингээд нуруунд дээрээс хамаг юм хавагдаад тавигдаад би ягаад хүний өмнөөс үр хариуцсан. Би өөрөө хийсэн юм дээр зүгээр хариуцдаг явуулъя л та. Бусдын үр хариуцдаг үүрхэсгүй юм биш үү? Гэт уул нь урд нь бол тэр чөлөөлчтэй дээ шүү дээ. Юм бол надад гарч ирсэн шалгалт нь болохоор тэр зүйл гарч ирээд тэн дээр бол нэлээд бүр ингээд нэг бат зүрээ авсан. Би бүр илүү өөрийгөө бүхэд тэр байсан өөртөөгөө илүү их яг энэ зүйлийг ярилцах байсан юм. Бусад хүмүүстэй би ярилцсан байсан нэ дотоод өөртөөгөө ярилцах байсан нэг анзаарсан. Яг энэ мэдчихэд ингээд хуучин итгэл үнэмшилгөөр би заавал ягаад занилсан тэр хүний өмнөөс. Одоо би өөрийгөө хамгаалж өөрийгөө тодорхой хэмжээнд уучлаарай таны үзэл бодол надад таалагдчихэв. Таалагдахгүй юм гэж хэлж штеп. Энд чинь нэг ясандаа би шинэ итгэл үнэмшил буюу би шинээр өөрийгөө бүтээгээд байгаа хэлбэр байхгүй. Тэгэхээр бид нар аливаа нэг зүйл дээр анх ингээд сурч байгаа хүмүүс анх ингээд яг ингээд өөртөө нүүртүүлж байгаа хүмүүс иймэрхүү зүйлүүд маш их тохиол мэдээж хүнд те нөгөө энэ зүйлүүдийг олж харна гэдэг чинь хамгийн супер нээж талах таших хэрэгтэй. Харин шалгуур гарч ирээд шалгалтаа өгöd дуусны дараа дахиад нэг том бэлэг хүлээж идэх юм шиг үү гэдгийг бас мэдэх хэрэгтэй. Тэгэхээр өөртөө те энэ хэдэн жил энэ үүрч авсан зүйлээс өөрөө нэг салаад энэ их чөлөө гэдэг мэдрэмжийг аваад өөрийгөө дотроос гарах гээд байгаа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж сурж ийн гэдэг чинь ясандаа би шинэ өөрийгөө бүтээгээд байгаа нэг хэлбэр байгаа байхгүй. Тэр иймэрхүү зүйлүүд бол ялцж байхгүй анзаарчихсан. Тэгээ сая ярилцмагч мандас ярьж байлаа шүү дээ. Бид нар мэдрэмж гэж ярьж байгаа. Мэдрэмж угаасаа сэтгэл хөдлөлөөр байнга ярьж байгаа тийм бид нарын яг бүгд наснаас өнөөдөр хүртэл шууд мэдрэмжээрээ биш юм аа гэдэг сэтгэл хөдлөлөөр гараад. Ягаад тэгэхээр сэтгэл хөдлөл агшинт болдог зүйл. Мэдрэмж бол урт хугацаанд тэр хүүхэд ихийг хэлээд байсан үе тийм. Тэгэхээр энэ сэтгэл хөдлөлийг барьж аваад агшинт нь манай нүүдэлт тэмцлэгийн хоёр талштай нэг хичээлээ тийм. Урдж мэдээд асууж бэлдээд тэсэж магадгарнаа гэдэг хичээл. Тэр бид нар чинь өөрсдөө бүтээж байгаа юм чинь бид нар чалгуур ирэхэд бид нар урд нь ингээд алдчихсан чи дахиад алдах юм уу? Нэг бол арай өөр байгаар хэрэглээд үзэх юм уу гэдэг энэ шалгуурууд бол ялцчих яахгүй гаргаа. Тэгэхээр хүн болгон алдах хэрэгтэй. Бид нар төгсгөн байхгүй шүү. Энэ зүйлүүдээ мэдэж аваад хамгийн гол нь алдсан алдаа дахиж давтахгүй байгаа чинь та шинээр өөрийгөө бүтээж байгаа буюу шинэ итгэл үнэмшилтэй улам батжуулаад явж байгаа нэг хэлбэр юм шүү гэдгийг бас хэлж бодлоо. За гэрэл маш маань өөр ер нь ингээд нөгөө хуучин итгэл үнэмшил нуурч хэлэхэд ямар хөө үйл явдлууд болдог гэж бодож байна. За ер нь бол одоо ингээд яг хуучин итгэл үнэмшил нуурж ихэснээ ч баг бас бодоогүй юм биш үү? Яг үндэ бол дараа нь л ингээд ангийнхантайгаа яриа сууж байхад манай ангийнхан юм тохиолдсон, тийм юм тохиолдсон гэхээр би одоо хаагуур нь гүгэд орчоо гэж бодоод хаана нь юу болчоо гэж амар ингээд гайхаж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь жоохон ажиглалт анзаарах сул явж исэн л гэсэн үг байгаа байхгүй юу? Тэрийг болохоор одоо нөгөө хуучин итгэл үнэмшлээ шинээр засж ийн гэдэг дээрээ одоо ямар ч тэгэхээр бид нар нөгөө хэллээ штэ чөлөөлөлт маш чухал зүйл юм байна. За тэгээ чөлөөлтийн дараа нөгөө шинэ өөрийгөө ингээд бүтээж эхэлт юм байна нөгөө нэг одоо фундаментаа дахиад шинээр өөрч эхэлж ийн гэсэн үг байхгүй юу? Тэгээд ирэхэд болохоор би болохоор яг юу лээ за хүмүүс ягаад хуучин итгэл үнэмшил шинэ итгэл үнэмшил гэж яриад байгаа юм болоо. За миний хуучин итгэл үнэмшил юу байсан юм бэ гэдэг яг хуучин итгэл үнэмшил гэдэг үгээ ойлгохгүй байсан байгаа байхгүй юу? Энэ хуучин итгэл үнэмшил гэдэг нь өмнө нь нөгөө нэг ингээд зүг гэж бодож байсан юмнууд маань нуурж эхлэнгүүт одоо яах вүлээ? Одоо тэгвэл цаашаа яах вүлээ гэдэг нөгөө хүмүүс ингээд бодчихж байгаа шүү дээ. Тэгээд ирэхэд би болохоор яг хуучин итгэл үнэмшлээж ингээд хайрлаад эхлэхэд
Тэр нь ч бас тодорхой хэмжээний хэрэгтэй цаг үедээ гарах хэрэгтэй зүйл юм байна гэж ажигласан. Ягаад тэгэхээр тэр одоо нөгөө нэг зөв гэж бодож исэн юмнууд нурж унж байгаа процесс болохоор хүн ингээд за яг цаашаа яах вүлээ гэд ингээд нөгөө нэг жоохон одоо би цаашаа яг хэн билээ цаашаа яах вүлээ гэд ингээд нөгөө нэг цогсон байдалд орчдөг юм шиг санагдав. Тэгэхээр яг тэр хуучин итгэл үнэмшилж бас ер нь бол биш дээ. Миний л явсан, миний л туулсан, миний амьдралын зам, одоогийн намайг бүтээсэн зүйл байхгүй тэр миний хуучин итгэл үнэмшил бол. Тийм болохоор тэр хуучин итгэл үнэмшлээж бас хайрлаад хэрвээ тэр хуучин итгэл үнэмшил надтай зүг тэгж яваагүй байсан бол өдөөд би одоо ингээд өөртөө ажлыг гэж сууж исэн үгүй юу гэвэл бас жоохон одоо сонирхолтой асуулт болох байхгүй юу? Миний бодлоор л үгүй бах. Тэрний ачаар би одоо ингээм ямар ч байсан өөртөө ажлыг өөртөө нэгдий гэсэн энэ уран дор ингээд энэ замурыг хөөгд явж шүү дээ. Тийм болохоор би бол яг энэ дээр болохоор хуучин итгэл үнэмшлээж бас хайрлаарай. Тэр нь одоогийн таныг ингээд энэ зэгт хүргэж өгсөн таны зам юм шүү. За тэгээд ирэхэд болохоор таны дотроос хайр ундраад за тэгээд ер нь бол илүү ингээд зам мөрчин илүү гоё явагдах болно л гэж бас хэлмээр байна. Тэгээд ер нь бол одоо ингээд сүүлийн подкастынхаа сүүлд хэлэхэд бол одоо бид нар хэрвээ өөрөө ингээд энэ амьдралыг сонгоно гэд ингээд энэ дэлхий дээр ирдэг бол яагаад бид нар энэ амьдралыг одоо яг таны туулж байгаа энэ амьдралыг сонгох байсан бол гэдэг асуултыг өөрөөсөө нэг тавиад үзэх юм уу да. Тэгээд ирэхэд болохоор яг яагаад энэ одоо таны зовлон гэж бодоод байгаа зовлон, жаргал гэж бодоод байгаа жаргал тань дээр ирсэн бол гэж нэг өөртөө эргцүүлээд бас нэг үзээрэй. Тэгээд ирэхэд болохоор та өөрийнхөө амьдралын мөч бүрийг хайрламар санагданаа. Тэгээд ирээдүйд цогцлох мөч бүрээ бас хайрлаарай гэж хүсэж байна. За тэгээд өөртөө талархаарай. Үнэхээр гоё гэлмааш та гэлалаа. Ер нь бол яг хуучин итгэл үнэмшил яг тавигдаж эхлэхээр бид нар бас яаж хүмүүсээс нэг жоохон зайгаа барьмаар санагддаг тийм нэг хэсэг хугацаанд өөртөө ганцаархнаа баймаар санагддаг. Өмнөх бүх юмнууд ингээд таалагдхаа болох мэдрэмж бас гарч ирдэг тийм. Ганцаараа байвал бүр ингээд ганцаараа байх хэрэгцээ ялч яахгүй бид нарт хэрэгцээ байдаг. Яг л өөртөө одоо дахин амьдралын утга учирыг мэдхийн тулд тийм би нэрээ хэн билээ? Яагаад би өнөөдөр ийм нөхцөлд байгаа билээ? Юу болоод өнөөдөр би ингэж явж байгаа лээ гэдгийг харахын тулд бид нарт хуучин итгэл үнэмшлийг нурж унахад иймэрхүү зүйлүүд бас нэлээд тохиолддог. Тэгэхээр энэ зүйлүүдээ гарч ирж байхад нь битгий одоо нөгөө нэг явдглаа шантраарэ гэж амжижсэн хэлээ. Угаасаа гуниглэн тий төөрөлдсөн юм шиг мэдрэмжинд орно, ганцаархнаа байгаа юм шиг мэдрэмжинд орно, юу ч болохгүй байгаа юм шиг мэдрэмжинд юу хийсэн юм болгон бүр ингэж болохгүй байгаа юм шиг мэдрэмжинд бид нар ордог шүү дээ. Тэгэхээр энэ зүйл бол угаасаа цаанаасаа байх ёстой зүйл. Тэгэхээр та хэд маань эндээ битгий шантраарэ гэж хэлмээр. Яг л амьдралын утга учирыг хайхад бол бид нар бүх зүйл эхнээс нь дахиад суралцж байгаа юм шүү дээ. Өөрийгөө хэн байсныг олохын тулд одоо бид нар зүгээр л би юм хүн гэдэг хайрцанд хийсэн байгаа болохоос байгаас болохоор бид нар жоохон хязгаарлагдмал юм. Одоо бүх юм хязгааргүй орон зайд байхад бид нар өөртөө жоохон хязгаарлаад байгаа юм да гэдэг мэдрэмж бас байгаад ахгүй. Тэгэхээр өөрийгөө байхын тулд өөрийгөө нээхийн тулд бид нар энэ зүйлүүдийг бас туулах юм шүү. Тэгэхээр энэ зүйлүүдийг түрүүний хэлсэн гэж хоёр хэлээд байгаа тийм. Туулаад гарч ирсний дараа маш гоё бэлэгнүүдийг бид нар бэлтгэсэн байж байгаа. Та бүгдэд амжилт хүсье гэж хэлээд өнөөдрийн подкастаа өндөрлөхөө. За бүгдэнд амжилт.